Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ нэгэн сонирхолтой хэрэг ярихаар бэлдсэн байгаа. За ингээд хэрэгтэй орцгоё. За Роберт Джон нь 1953 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Английн Ливерпул хэмээх газар төрсөн. Түүний хүүхэд насны амьдрал бол ерөөсөө тийм жаргалтай сайхан байгаагүй. Түүний аав нь маш хуучинсаг үзэл баримтлалтай хатуу хүн байсан учраас хүүхдээ хүмүүжүүлэхдээ зөвхөн шийтгдэг, аль эсвэл биеийн махбодын хүчирхийлэл үзүүлдэг байсан. Тэрээр хүүхдүүдийгээ дөнгөж 2-3 настай байхад нь ч жаахан л буруу юм хийх юм бол хэрцгийгээр зодож шийтгдэг нийгэм байсан байна. Хүүхдүүдийн хувьд бол бүхэл зүйл шин дөнгөж хорвоо дэлхийдээ танилцсан суралцж байгаа гэж түүний эцэг нь хизээж боддгоо байсан. Буруу юм хийсэн л бол заавал шийтгэл хүртэх хэрэгтэй хэмээн үздэг байжээ. За Робертийн ээжийг Жен гэдэг байсан ба ааваас нь маш их айдаг байсан учраас хизээж хүүхдүүдээ өмөрч хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг авдаггүй байсан. За цаашлаад эцэгийнх нь хинэн ч хүүхдүүдтэй цаг гаргадаггүй, тэдэнтэй ярилцдаггүй, хамт тоглодоггүй. Нэг үгээр бол хүүхдүүдийнхээ эцэг хийсээ хүсдэг наад захын хэрэгцээг хангадаггүй байсан гэхэд болно. Тухайн үед бол Роберт айлын баг хүүхэд байсан. Тэрээр 2 ах болон эгч мөн ээж аавынхаа хамтаар амьдардаг байсан байгаа. Робертийг 6 сартай байхад нь аав нь мөн л хүүхдүүдийг хүчирхийлдгээрээ хүчирхийлэн хэрцгийгээр шийтгэж байхад нь хуршууд нь удаан твцсний эцэст энэ бүхэн таслан зогсоогдох хэрэгтэй хэмээн үзээд цагдаа дуудаж өгсөн байдаг. Цагдаагийнхан болон нийгмийн ажилтан хүүхдийн эрхийн төлөөх тусламжийн байгууллагууд нэгдэн хүүхдүүдийг нь эцэг эхээс нь тусгаарлан хүчирхийлэлд өртсөн эсвэл өнчүү хүүхдүүдийг харж хамгаалахад зориулагдсан шашинтай холбогдолтой юм байгууллагт авчирж өгдөг. За бараг л хасрамжийн газар юм уу та. Гэхдээ хүүхдүүдийг өсгөдөг хүмүүс нь гэлэманар байсан юм байлээ. Роберт том болох үедээ өөрийгөө бусад ихэнх хүүхдүүдийн адилаар өнчин хэмээн боддог байсан. За Робертийн ах эгчнэрийн хувьд ч гэсэндээ Робертоос олон насны зөрүүгүй бүгд л жоохон хүүхдүүд байсан учраас бүгд л өөрсдийгөө өнчин хүүхдүүд хэмээн бодож өсгөөсөн байдаг. За тэд хасран хамгаалах газарт 10 жил амьдарсны дараа Робертийн том ах нь өөр нэгэн гэр бүлд үрчлүүлэхээр болон хасрамжийн газраас болоод тус гэр бүлээс хүмүүс дор бүрнээ бэлдэж эхэлсэн. Мэдээж хүүхд өргөж авах гэдэг нь тийм ч амархан зүйл бол биш. Учир нь хасрамжийн газраас болон хүүхэд хамгааллын газраас тухайн өргөн авч байгаа айлын санхүүгийн байдал болон хүүхэд өсгөх орчин, мөн ажил төрөл, карьер гэд бүхэл зүйлийг нь харгалзан үздэг. Ингээд өргөж авах үйл явц явагдаж байх үеэр гинт хасрамжийн газарт хүүхэд хамгааллын газраас нэгэн дуудлага хүлээн авсан нь Робертийн том ахын өргүүлэх үйл явцыг зогсоо гэсэн дуудлага байсан. Учир нь тэдний эмээ өвөө гэх хүмүүс гарч ирэн 4 хүүхдээ дөрүүлэнх нь буцаан авмаар байгаагаа мэдэгдэж хүсэлт гаргасан байдаг. Мэдээж эмээ өвөөгийнх нь хүсэлтийн дагуу хүүхдүүдийг буцаан гэрт нь хариулахаар болсон. Гэвч үнэндээ энэ нь эмээ өвөө нь хүүхдүүдээ авч үсэхийг хүссэн биш, ээж аав нь хүүхдүүдээ буцаан авч байгаа хэрэг байсан байдаг. Энэ нь мэдээж хүүхдүүдийн хувьд том цохилт болсон. Учир нь дөрвөлээ өөрсдийнхөө үнчин гэд итгэчихсэн байсан хүүхдүүдэд 10 жилийн дараа гинтл аав ээж гэх хүмүүс гараад ирсэн. Энэ үед хүүхдүүд дөрвөлхнээ биш байсан ба 10 жилийн дотор ээж аав хоёр нь дахин 8 хүүхэд төрүүлж нийт 12 хүүхэдтэй болсон. За ингээл тэдний аимшигтай хар бараан амьдрал эхэлсэн гэж хэлж болно. Бүх хүүхдүүдийг юу ч хийсэн бай хариу нь буцаад зодуулах шийтгэл болон ирдэг болсон. Энэ нь хүүхдүүдийн туулж эхэлсэн ганцхан зовлон бол байгаагүй. Эцэг эхийн санхүүгийн хувьд маш тааруухан байсан учраас 12 хүүхдэд хооллох ямар ч шаардлага байгаагүй улмаас хүүхдүүд маш ихээр үздэг байсан гэдэг. Удалгүй аав нь хүүхдүүдэд дэлгүүрт орон тэндээсээ заавал ямар нэгэн идэх зүйл хулгай хийж ирэхийг шаарддаг болсон гэдэг. Мэдээж хэн нэг нь хулгай хийж чадалгүй гарч ирвэл хүүхдүүд бүгд зодуулдаг байсан байна. За үүгээрч зогсохгүй хэд хэдэн удаа хүүхдүүд дэлгүүрээс хулгай хийж байгаа цагтаад баригдсан ба цагдаагийнх нь тэднийг гэрт нь хүргэж ирэхэд аав нь мөн л хүүхдүүдийг хэрцгийгээр зодож байсан энэ үед. Гэхдээ зодож байгаа шалтгаан нь мэдээж хулгай хийсэнд нь биш, хулгай хийж чадалгүй баригдлаа хэмээн зоддог байсан. 14-ийн хамт маш жижигхэн байшинд амьдардаг байсан ба хүүхдүүдэд хувцлах, хоол идүүл ямар ч мөнгөгүй улмаас хүүхдүүд бүгд хоолгүй хонох, сольж өмс өөр хувцсгүй байх зэрэг нь ердөө л тэдний гэр бүлийн хувьд бол хэвийн үзэгдэл байсан. За мөн хүүхдүүд унтахаар хэвтэх үед тэдэнд хүнжил болон гудасч байдаггүй байсан ба тэд зүгээр л нэг ээлжийн хувцастай газраар хэвтэн унтцгаадаг байсан гэдэг. Удалгүй тэдний аимшигтай эцэг нь хүүхдүүдээ тэр тусмаар Робертийг өөр байдлаар хүчирхийлдэг болсон. За тэр нь юу гэвэл тэдний байшинд шүүгээ шиг жижигхэн, чихтэй, харанхуй өрөө байдаг байсан. Тэрхүү өрөөндөө буруу зүйл хийсэн хүүхдийг оруулан хэдэн 7 хоногор төвчж орхидог байсан ба өөрөө л ганцаараа тэр өрөө рүү ордгоос гадна орох 2хан шалтгаан байсан.
За нэг нь бол хоол оруулж өгөх байсан бол нөгөөх нь хүүхдүүдтэй бэлгийн хүчирхийлэл үзүүлэх байсан. Энэхүү аимшигтай тамлалыг хамгийн ойрхон амсдаг нь Роберт байсан гэдэг юм байлээ. Аавынх нь энэхүү гаж зуршил хүчирхийлэл эхлэх үед Роберт ердөө л 12 настай байсан. Ийхүү хүүхдүүд хүчирхийлэлтөнд маш аимшигтайгаар амьдарч байх үед нь хүүхэд хамгааллын газраас хүүхдүүдийн хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээд 12 хүүхдийг бүгдийг нь foster care-т хамруулсан. За foster care гэдгийг манайхан мэдэж байгаа өмнөх бичлэгүүдэд дурддагдж байсанчлан эрхэн зөрчигдөж байгаа болон наад захын хэрэгцээнд хангагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг тэднийг өсгөх боломжтой гэр бүлүүдэд аваачиж өгөн хамт амьдруулдаг. Робертийн ах эгч болон түүний ойролцоох насны дүүнер бүгд энэ үед foster care-т байхыг хүсээгүй учраас ихэнх нь ийш тийшээ цухтцаасан байт юм байлээ. Зарим нь Ливерпул рүү буцан цухтаасан бол зарим нь хаашаа ч хамаагүй өөр хотууд руу цухтан өөрөө өөрсдийн зам мөрөө хөөцгөөсөн байдаг. Робертийн хувьд ч мөн адил 16 настай байхдаа foster care-ээс цухтаасан бөгөөд Лондон руу явсан. Түүнийг Лондонд ирэх үед түүнд өмсөж усан хувцснаас нь өөр юу ч байгаагүй. Тэрээр гудамжинд хонж, дэлгүүрүүдээс идэх зүйл, хүмүүсээс мөнгө хулгайлж амиа арах цаадаг байсан ба. Хулгай яаж олсон мөнгө нь мэдээж түүнд хангалттай байгаагүй учраас илүү их мөнгө олох арга хайж явсаар биеийн үнэлэх нь түүний хувьд мөнгө олж болох нэг арга зам юм байна хэмээн бодсон. За ингээд удалгүй Роберт гудамжинд биеийн үнэлж эхэлсэн ба эрэгтэй эмэгтэй бүхэл хүмүүст үйлчлдэг байснаас гадна бүх төрлийн мансууруулах байцыг хэрэглэж эхэлсэн. Ийм замаар 2 жил явсны дараа Роберт 18 нас хүрч баарнаас үйлчлүүлэгчтэй олдог болсон. За яагаад ингэх болсон бэ гэвэл өсвөр насны хүү гудамжинд бие үнэлэх нь илүү их аюул дагуулдаг байсан. Өссөн хүн л түүнийг барьж авч зоддог, хүчирхийлдэг, хүссэн зүйлээ түнд хийдэг байсан. 18 наснда Роберт хэд хэдэн удаа амиа хорлохыг оролцож байсан ба энэ үед ямарваа нэгэн байдлаар хаврагдан эмнэлэгт хүргэгдэх гэх мэтээр өнгөрдөг байсан юм байлээ. Нэгэн удаагийн амиа хорлох оролцохын дараа тэрээр эмнэлэгт хүргэгдсэн ба хэсэг хугацаанд сэтгэл заслын эмчтэй уулзсан эмчилгээнд явж исэн. Тэрээр хэлэхдээ амьдралдаа анх удаа хэн нэгэнд сэтгэлээ нэн ярилцсан нь тэр байсан бөгөөд амьдралдаа авч байсан хамгийн тайвширмаар бас дотор онгойлгосон мэдрэмж нь байсан хэмээн сүүлд дуртан ярьсан байдаг. Эмчилгээний үеэр тэр хий юм сонсдог, хий юм хардаг хэмээн эмчтэй хэлсэн бөгөөд түүнийг шизофрентэй байж магадгүй хэмээн үзэж байсан ч яг баттай онш нь бол тэр үедээ гараагүй. Түүнд сонсогддог зүйлс нь түүнийг дандаа аимшигтай зүйлс хийх шаарддаг байсан ба хамгийн олон дахин давтагддаг байсан зүйл нь түүнийг эцэг хийгээ алахыг шаардсан тулгасан үгс байдаг байсан хэмээн сэтгэл заслын эмчтэй хэлсэн байдаг. Ингээд дудалгүй Роберт эмнэлгээс гарсан ба мэдээж сэтгэл заслын эмчилгээгч тэр чигээр нь орхисон. 1973 оны сүүл хүртэл Роберт биеийн үнэлсэн хിവэрл байсан ба түүний амьдралд Джон хэмээх залуу гарч ирснээр тэрээр үүнийгээ зогсоосон байдаг. Джон гэх залуу түүнээс хамаагүй ах бөгөөд 30 гаруй насны залуу байсан. За энэ үед бол Роберт ердөө 20-од насны дээрээ явж байсан. Джон бол маш хөрөнгөтэй чинээлэг хүн бөгөөд Роберт ажиллаа хийж явахдаа Джонтой танилцсан ба Джон түүний байнгын үйлчлүүлэгч байсан ч нэгэн өдөр Джон Роберттэй ийм байдлаар харилцаанд ормооргүй байгаа талаараа хэлж ажилласаа гараад өөрийнх нь найз залуу болохыг асуусан. Үүний дараа Джон Робертод байр төрөөсөлж өгөн бүхий л зардлыг нь дан санхүүгийг хариуцдаг болсон байна. Тэр хоёр маш их цагийг хамтдаа өнгөрөөдөг байсан бөгөөд хамтдаа баарнд орж уудаг, гадуур гардаг, мөн доод тал нь 7 хоногт 3-аас 4 удаа хамт хондог байсан. Иймэрхүү байдалтай өдөр хоног өнгөрсөн 6 сар хамт байсны дараа нэг өдөр Роберт Джонны гэрт очсон. За энэ үед нь Джон Робертод нэгэн зүйлийг харуулахаар маш их догдолж байгаагаа дахин яриад байсан юм билээ. Роберт Джонныг хүлээн буудан дээр сууж байхад Джон унтлагын өрөөний шүүгийг уудлсаар доороос нь маш олон зургууд гаргаж ирэн Робертийн өмнө тавьсан. Энэ үед Роберт мөн л нөгөө масууруулах бодисоо хэрэглэжсэн байсан учраас эхэндээ яг юун зураг болохыг нь ойлгохгүй хэсэг харж суусан ч удалгүй ямар учиртай зургнууд болохыг нь ойлгож эхэлсэн. Түүний урд ширээн дээр маш олон жоохон хүүхдүүдийн бэлгийн хүчирхийлэлд хүртэн хүчирхийлүүлж байх үеийн зургуудыг дэлгэн тавьсан байдаг. Энэ үед Робертийн толгойд хүүхэд байхдаа аавдаа хэрхэн хүчирхийлүүлж байсан талаар нь шууд орж ирсэн. За тэрээр үг хэлж чадахгүй болон зүгээр л зураг руу ширхцээр байсан гэдэг. Энэ үед нь Джон түүнээс чамд таалагдж гин үү? Ямар байна да хэмээн асуухад Роберт юу ч хэлээгүй. Зүгээр л өрөөнд дотор нааш цааш
алхасаар байсан. Жон түүнээс үргэлжлүүлэн шамд таалагдахгүй байна уу? Би дахиж ийм зүйлс хиймээр байна. Чи надтай хиймээргүй байна уу хэмээх зүйлсийг хэлж байсан нь тухайн үед байдлыг улмал дордуулж байсан гэж хэлж болно. Роберт өрөөнд дотор хэсэг алхасныхаа дараа газар байсан орны бүтээлгийг аван гартаа ороогоод Жоныг орлоо түлхэж унган арт нь гараад хоолойг нь бууж эхэлдэг. Эхэндээ Жон Робертыг ерөөсөө эсэргүүцээгүй, учир нь Робертыг түүнтэй тоглож гэнэ гэж бодсон учраас гарынхан л аясаар хөдөлжсэн гэдэг. Харин Роберт арт нь гараад хоолойг нь боосон ч ихтэй бүтээлгийг уламж хангалж эхлэх үед тэрээр ойлгон тэмцэлтгийг хичээсэн ч нэгэнд оройтсон байсан бөгөөд түүний гар болон бие суларсаар удалгүй амьсгал хураасан байдаг. За Роберт түүнийг амьсгал хураасан эсэгт эргэлзэж байсан учраас Жоны халаасанд үргэлж явж байдаг жижиг хутгийг аван Жоны хүзүү, цээж, толгой гэд харагдсан бүх л газраа дүүрч эхэлсэн. Ингэж байх явцдаа Роберт өрөөнд байсан алхыг олж харсан ба босч очин алхыг авчираад Жоны толгойг нүцээр түүний гавлын ясыг бүр жижигхэн хилтерхий болтол нь хідэн хэсэг болгон буталж орхисон. Энэхүү аимшиг тэргийн дараа Роберт Жоны гэрт хэсэг суун дараа нь юу хийх талаараа бодсон ба удалгүй босч цагдаа дээр очиод өөрийгөө барьж өгөхөөр тэдний гэрээс гарan явсан. Түүний хувцас тэр чигтээ цус болчихсон хിവэрээ хамгийн ойр байсан цагдаагийн газарт очив би сая хүүхэд хүчирхийллэгчийг алчглаа хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Цагдаагийнхан ч яаралтай арга хэмжээ авч түүнээс байцаалт авч эхэлсэн. Энэ үед нь Роберт бүх зүйлийг эхнээс нь дуустал маш тодорхой ярьж өгсөн байдаг. Цагдаагийнхын хэргийн газарт очиход Робертын ярьсан бүх зүйлс үнэн гэдг нь батлагдсан бөгөөд хэд хэдэн сэтгэл судлаач болон сэтгэл зүйчид энэхүү хэрэг дээр хамтран ажилласнаар Робертыг хүүхэд насны сэтгэл зүйн дарамтнаас үүссэн сэтгцийн хүн чатны эмгэгтэй тул хэрэг хүлээлгэх боломжгүй хэмээн үзээд сэтгцийн эмнэлэгт эмчлүүлэх хэрэгтэй хэмээн шүүхийн шийдвэр гарсан. Гэвч үнэн дээр Робертыг шилжүүлсэн газар нь зүгээр ч нэг сэтгцийн эмнэлэг бол байгаагүй. За энэхүү эмнэлэг нь Broadmoor Hospital хэмээх Англи байдаг хамгийн хүнд хэлбэрийн цуврал аллага, бага насны хүүхдийн хүчирхийлэл, цуврал хүчин гэх мэт гэмт хэрэг үйлдсэн сэтгцийн эмгэгтэй хэрэгтнүүдийг төхөр хугацаагаар болон урт хугацаагаар хордог байсан хорих эмнэлэг. За энэхүү эмнэлэгт хоригдчихсэн хэрэгтнүүдээс дурдвал миний өмнөх бичлэгт яригдчихсэн Yorkshire Reaper буюу Peter Devil's Daughter хэмээх анхны хэргийн 12 настайдаа үйлдчихсэн эмэгтэй, John Straffan хэмээх хүүхдийн цуврал алуурчин, мөн Роберт Nabag-ийн цуврал алуурчин гэх мэт аимшигтай хэрцгий хэрэгтнүүд хоригдчихсэн газар. Би өмнө нь Yorkshire Killer буюу Peter-ийн тухай ярьжсэн. Харин бусад дээр дурдсан хэрэгтнүүдийн тухай та бүхэн сонсч байсан уу бичиж үлдээгээрэй. Хэрвээ сонирхчих бол би бас дараагийн дугаарууд дээрээ эдгээр гэмт хэрэгтнүүдийн тухай оруулж өгч болно. За буцаад хэрэгтэй орцгоё. Энэхүү эмнэлэгт эмчилүүлж байгаа өвчтнүүд байнгын гавтай байдаг байсан бөгөөд гаваарч зогсохгүй дураараа хөдлөх ямар ч боломжгүй ихэнх тохиолдолд хүлүүлсэн байдалтай байдаг байсан. Хэдий энэ нь эмнэлэг гэгддэгч үнэндээ энэ үед ажилчдаас хэвтэн эмчилүүлж байгаа хэрэгтнүүдэд маш их бие махбодын болон бэлгийн даамж шахалт үзүүлдэг байсан гэдгийм байлээ. Энэхүү эмнэлэгт Роберт 90 эмчилүүлэх хоригдох хоёрын завсар хэдэн жил болсны дараа 24 настай байхад нь шинэ өвчтөн орж ирсэн нь 26 настай Дэвид Франсис байсан. За Дэвид Франсис мөн л бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгээр ял авсан ч сэтгцийн хувьд эрүүл бус гэж үзсэн учраас түүнийг эмчлүүлэхээр Broadmoor эмнэлэг рүү явуулсан. За Дэвидийг орж ирээд удаагүй байх үед Роберт түүнийг бага насны хүүхэд хүчирхийлэгч гэдгийг сонсох үедээ шууд түүнийг үзэн ядаж эхэлсэн гэдэг. Эхэндээ тэрээр өөрийгөө барьж зүгээр л Дэвидийг үл тоохыг хүссэн боловч энэ нь хүссэн шиг амархан бол байгаагүй. Түүнийг харах болгонд үзэн ядах сэтгэл төрж түүнд хүчирхийлүүлж байсан хүүхдүүдийг бодох болгонд шудраг бус санагдчих байсан учраас Дэвидийг үүнийхэн төлөөсийг төлөх ёстой хэмээн бодсон. Мэдээж эмнэлгийн дүрм журм маш чанга хатуу байсан учраас Роберт түүнийг ганцаараа хийж чадахгүй гэдгийг мэдчихсэн. Тийм учраас Дэвид Чизменийг өөртөө туслуулахаар ятгахаар шийдсэн. Дэвид Чизмен бол Broadmoor эмнэлгийг маш ихээр үзэн яддаг нэгэн байсан. Мэдээж тэнд байсан бүх өвчтнүүд л тэрхүү эмнэлгийг үзэн ядаж оронд нь шоронд орохыг хүсдэг байсан ч үнэн дээр энэ эмнэлэгт нэгэн л орсон бол гарах нь тийм ч амар биш бөгөөд ихэнх өвчтнүүд насаараа энэхүү эмнэлэгт байсаар нас бардаг байсан гэдэг. Энэхүү эмнэлгээс гарan шорон руу очих цорын ганц арга зам нь хийсэн хэрэгээсээ ч илүү долоон дор зүйл үлдэж байж шорон руу очих боломжтой гэдгийг Роберт мэдж байсан учраас Чизменийг ятгах эхэлсэн. За Чизмен ч нэг ятгуулгүй Робертэд Дэвидийг алхахад туслахыг зөвшөөрсөн.
Учир нь үүний дараа хоёулаа энэ эмнэлгээс гарч шоронд орж чадна гэдэгтээ итгэж байсан болохоор за ингээд удалгүй Чизмен Роберт хоёр төлөвлөгөө гаргаж ирсэн бөгөөд хэдэн 7 хоногийн турш хоолны газраасаа халбаг хулгайлан өрөөндөө авчираад Платаны шалыг үзүүр гарган буталж аваад өөрсдөө зэвсэг хийхээр бэлддэг байсан. Удалгүй энэ арганж бүтэж хоёулаа нэг үзүүртэй Платаны шалны хилтерхийтэй болсон байдаг. Үүнийхэн дараа энэ хоёр яг тохиромжтой цагийг хүлээж байсан гэдг нь мэдээж 7 хоног бүр энэхүү эмнэлэгт нь бүх өвчтнүүдийг нэг цаг гадаа салхилахыг нь зөвшөөрдөг байсан ба тэднийг хүлж эсвэл гавладаггүй байсан. За энэ үеэр Роберт Чизмен хоёр төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр бэлддэг. 1977 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тэр хоёрын хүсэн хүлээсэн өдрөө нэрж бүх өвчтнүүд нэг цагийн турш салхилахаар 20 эмнэлгийн хашаа руу гарцгаасан бөгөөд тэндээ нэг цагийн турш хөл бөмбөг гэх мэт зүйлс тогсоор буцаж өрөөрөөгөө орцгох болсон. Энэ үе нь бол эмнэлгийн хамгийн эмх замбраагүй үе байдаг. За бүхэн өрөөрөөгөө орцгохоор эмнэлэг рүү орох үед Роберт Чизмен хоёр хамт алхаж байгаад Дэвидийг хаана алхаж байгааг харах үедээ нэг нэгнтэйгээ харц солилцоод амьдсан. Үүнийхэн дараа тэр хоёр гинэд хурдлан гүйж очоод Роберт Дэвидийн ард талаас нь барьж аваад нэг гараараа Платаны шалны хилтерхийгээ суглан түүний хүзүүнд тулгаад чимээгүй байхыг сануулсан ба энэ үед нь харин Чизмен Дэвид Роберт хоёрыг түлхэн хажуухан талд нь байсан юм хадгалдаг өрөө рүү орон хаалгыг нь хааж амьдсан байна. Энэ үед нь тэдний хинч анзаараагүй ба энэ өрөөнд орж ирснээс хойш Роберт болон Чизмен хоёрын тамлалт нь эхэлсэн. За тэр хоёр нийлэн Дэвидийг зодоож дараа нь саналтай нийлүүлэн хүлээд жижиг хилтерхийгээрээ биеийнх нь бүхэл газар сараачин мөн дүүрж байсан гэдэг энэхүү тамлал нь бүхэл бүтэн 9 цагийн турш үргэлжилсэн гэдэг юм байлээ. Хачирхалтай нь тэднийг байхгүй байгааг хинч анзаараагүй мүү эсвэл анзаарчаад хайж байсан юм уу ямар ч байсан хинч тэднийг 9 цагийн турш Дэвидийг тамлах тамлалыг нь болиулаагүй. Үүнийхэн дараа Роберт Дэвидийн хүлээсийг тайлан хан руу аваачаад толгооноос нь барьж байгаад хан руу савж эхэлсэн. Дэвид аль хэдийн амьсгал хураасан байсан ч Роберт болохгүйгээр зогсохгүй түүний толгойг хамт хавсран савсаар л байсан. Үүнийхэн дараа хид хідэн хэсэг болон бутарсан түүний гавлын яс руу нөгөө жижиг үзүүртэй хилтерхий болон халбах хоёроо ээлжлэн зоож байсан гэдэг. За Дэвидийн толгой хэсэг нь бол ерөөсөө хүний толгой байсан гэж хэлэхэд хэцүү болчихсон байсан. За энэ үеэс эхлэн Робертыг хүмүүс Brain Eater буюу тарих идэгч хэмээн очилдог болсон юм байлээ. Учир нь эмнэлгийн ажилчид тэднийг олох үед Дэвидийн гавлын ясны дунд нь халбхан зоолттой чигээрээ байсан тул бүгд түүнийг Дэвидийн тархийг идчихсэн хэмээн шуугаж цуу яриад харж эхэлсэн. За үүнээс болоод Brain Eater гэсэн очтой болсон юм байлээ. За тухайн үед мөн хэвлэл мэдээллээрч гэсэн Broadmoor-ийн хүний махан тишин нэртэй нийтлэлүүд гарч бүх хүнийг цочирдуулж байсан. За мэдээж энэхүү үйл явдлын дараа тэрээр дахин шүүхэд дуудагдсан ба түүнийг эмнэлэгт байх зохимжгүй гэж үзсэн учраас Wakefield хэмээх шорон руу явуулсан. Энэхүү хорих газар нь мөн л адил хамгийн хүнд ноцтой гэмт хэрэгтнүүд хоригддаг газар. Энэ газар нь бүр мангасуудын хаш гэдэг тийм хочтой байсан гэдэг. Маш олон хүнд гэмт хэрэгтнүүд байдаг байсан. За заримаас нь дурдах юм бол Harold Shipman, Robert Blake, Ian Huntley, мөн Levi Bellfields гэх мэт маш хүнд ноцтой гэмт хэрэгтнүүд хоригдож байсан шорон. За үүний дараа хамгийн байж боломгүй зүйл нь түүнийг шоронд очих үед хорих газрын түүнийг Open Wing гэх хэсэгт байрлуулсан. За энэ хэсэг нь болохоор тийм асуудал гаргах магадлал багатай хоригдлууд байдаг байсан ба өрөөнөөсөө чөлөөтэй гарч явж бусадтайгаа ярилцаж нэгнийхээ өрөөнд бас орж болдог тийм хэсэг байдаг юм шиг байлээ. Би яг сайн тайлбарлаж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач зургийг нь оруулчихъя. За түүнийг энэ хэсэгт хуваарлахад Роберт өөрөө бүр цагдаа нарт хэлсэн байдаг. Хэрвээ намайг энэ хэсэгт оруулаад тэгээд би бусад хүмүүсийг ямар хэрэгээр энд орсныг сонсоод тэр дунд нь хүүхэд хүчирхийлсэн, хүүхдээ амь насанд халтсан, хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хүмүүс байвал би биеэ барьж чадна гэдэгт итгэлгүй байна. Би дахиад ч хүн алж магадгүй штэ. Гэхдээ цагдаа нар өрөөсөө авч хэлэлцээгүй. Харуул хамгаалалт маш өндөр тул чамд тийм боломж олдохгүй, боцны чирэггүйгээ баг шоолоод өнгөрсөн байдаг. За ингээд Роберт шоронд хэсэг хугацааг өнгөрөн хэрэгтнүүдийн үйлдсэн гэмт хэрэг, бага насны хүүхдийг хүчирхийлсэн, эсвэл амийг нь хөнөөсөн гэх хид хідэн хүмүүсийн тухай сонссныхоо эцэс тэрээр энд байх хугацаанд чадхаараа олон хүчирхийлэгчдэд
буцааж хариуг өгнө гэж шийдсэн байгаа. Өдөр хоног өнгөрсөн Роберт өөрийн төлөвлөгөөгөө зохиосоор л байсан. Удалгүй нэгэн өдөр 46 настай Салны Дарвуд хэмээх хоригдлыг өөрийн байдаг өрөөндөө дагуулan гарч ирсэн. Энэ нь түүний төлөвлөгөөний нэг хэсэг нь байсан мэдээж Салны хэмээх энэ хоригдлыг өмнө нь яг хүүхэд хүчээр хийлж байсан эсвэл хүүхэдтэй холбоотой ямар нэг хэрэгээр ял идэлж байсан эсхийг бол мэдэхгүй байна. Гэхдээ яг энэ үед хоригдож байсан шалтгаан нь бол эхнэрээ маш аимшигтайгаар хүчирхийлдэг байсны эцэст энэ хүчирхийлэл нь бүр даамжирсаар маш хэрцгийгээр эхнэрийнхээ амийг хөнөөснөөр энд хоригдоод байсан юм байлээ. Саалныг дөнгөж өрөөнд нь орох үед Роберт ард нь хаалгыг нь хаагаад Саалныг барьж аван газарт унгаасан. Үүнийхэн дараа хорих газартаа ажил хийж байхдаа авч өмднийхөө завсар хийж нуусан жижигхэн үзүүртэй төмрийг гаргаж ирэн хаасайг хутгалж эхэлсэн гэдэг Саалны мэдээж Робертоос холдохыг хичээн зууралдаж байсан. За гэвч энэ өгүүлдэл нь байдлыг уулмал доортуулсан. Учир нь түүнийг хөдлөх бүрд Робертод зүсч хутгалж болох илүү олон газрууд гарч ирсээр байсан гэсэн үг. За Саалныгийн хин залууд эрүүл газар баар үлдээгүй бөгөөд Роберт ч маш хурднаар бүхий л газарт нь үзүүртэй төмрөө зоож байсан гэдэг. Тэр тусмаа түүний нүүр хүзүү бол бүр маш аимшигтай болсон. Роберт өнөөх төмрөөрөө Саалныгийн нэг чих рүү зоосон ба тэр нь бүр тархинд нь хүртэл зоогдсон байсан гэж сүүлд задлан шинжилгээний дүгнэлтээр гарсан байт юм байлээ. Ямар ч байсан энэ үед Саалны хараахан нас бараагүй амьсгалтай хിവэрэл байсан. Үүнийхэн дараа Роберт Саалныг байрж аван хоолойг нь хэрчин амь насыг нь хөнөөсөн. Тэрээр мэдээж удахгүй энэ хийсэн хэрэг нь баригдана гэдгийг мэдэж байсан. За тийм ч учраас баригдахаас өмнө дахин өөр хин нэг алхаар шийдсэн байгаа. Мэдээж тэхийн тулд Саалныгийн цогцыг нуух хэрэгтэй байсан тул төр зуурдаа түүнийг орныхон доогуур чихэж оруулаад өөрөө угаалтуур дээр очин нүүр гарн дээрээ наалтсан цусыг угааж арилгаад хувцаа хүртэл сальж амжсан. Ингэснийхээ дараа өрөөнөөсөө гарan хүүхдүүдэд хүчирхийлэл үйлдсэн өөр хэрэгтнийг өрөөндөө оруулан дараагийн авлахын үйлдэлээр төлөвлөсөн ч тэр нь бүтэмжтэй болоогүй. Учир нь хоригдлууд түүнийг хүний мах иддэг гэдэг цувралыг айл хэдийн сонсоод амжчихсан байсан учраас хинч түүнтэй хоёулахнаа өрөөрөө хамт ортлоо тутамцахыг бол хүсээгүй. Төлөвлөгөө бүтлгүүцэн баг зэрэг гутарсан Роберт өрөө рүүгээ явж байхдаа 56 настай Уильям Робертсыг өрөөндөө ганцаараа унтаж байхыг нь харсан байдаг. За Уильям Робертс нь 7 настай охинд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгээр хоригдож байсан ба энэ нь Робертийн хувьд маш том боломж болсон мэдээж. Ингээд Роберт түүний өрөө рүү явж ороод нөгөө хутгаа гаргаж ирэн Уильямыг дүүрч эхэлсэн. Энэ үед нь Уильям сэрсэн ч юу ч хийж чадаагүй. Роберт түүний нүүр хүзүүгээд бүхий л газарт нь хутгалсаар л байсан. Уильямыг бол Роберт 20-оос олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн юм байлээ. Хэдий Уильям амьсгал хураасан ч энэ нь Робертод хангалттай санагдаагүй. Тэрээр Уильямын айл хэдийн амигүй болсон толгой хэсгээс үргэж аван орных нь хажуу талын хан руу мөн л гавлын ясыг нь цуурч бяцартал маш олон удаа хавсран цогсоор л байсан гэдэг. Үүнийхээ дараа тэрээр цуснд будагдсан хിവэрээ өрөөнөөс гарan хамгийн ойр байсан харуулд ойртон очоод гутгаа газар хаяад өөр хоёр хоригдлын амь насыг бүрлгсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мэдээж энэ үед хорих газарт бөөн үүмэн болж түүний гавлан мэдүүлэг авсан ч Роберт яг л өмнөх шигээ бүхэл зүйлийг эхнээс нь дуустал нь тодорхой ярьж өгсөн. За энэхүү үйл явдлын дараа дахин шүүх хурал болсон бөгөөд түүнийг яах талаараа маш нухацтай ярилцсан. За учир нь гэвэл Роберт одоо ингээд хаанч байсан маш аюултай гэмт хэрэгтэн болчихлоо шүү дээ. Эмнэлэгтч байсан, шорондч байсан, бусадтай аюул үзүүлж болохоор хэмжээний хүн учраас түүнийг яах талаараа шүүхээс маш удаан ярилцсан. За энэ үед нь Робертийн өмгөөллийн баг шүүхтэр түүнийг өмгөөлөхдөө энэ бол 100% Робертийн бага насны дурсамжаас үүдэлтэйгээр үүссэн сэтгцийн эмгэгтэй хамааралтай. Тийм учраас сэтгцийн тал дээр түүнд тусалж чадвал тэр өөр хүмүүсийг гэмтээхгүй байх бүрэн магадлалтай хэмээн түүнийг буцаан хорих эмнэлэг рүү шилжүүлж өгөхийг хүсэмжилсэн. Гэвч өмнө нь хорих эмнэлэг түүнд тус болоогүй мөн өөр шорон руу явуулъя гэсэн ч Роберт бусад хоригдлуудтай мөн л аюултай гэж үзсэн учраас түүнийг Белфилдийн дор байрладаг шилэн хоргонд хорихоор шийдвэр гарсан. За энэхүү шилэн хоргон нь болохоор сум нэвтрдэггүй ба хоногийн 24 цагийн турш харуул хяналтанд дор байдаг. Хамгийн аюултай гэж үзсэн хоригдлуудад зориулан хийсэн байт юм бэлээ. За шүүх нэлээд удаан хуралдсны эцэст Робертыг энэхүү хоргонд нь бүх насаараа хоригдох ялаар шийтгсэн. За яг өнөөдрийн байдлаар бол Роберт одоо 68 настай бөгөөд
одоо хүртэл өнөө шилэн хоргон дотроо хоригдсон хэвээр л байд юм байна. Энэ жил түүний шилэн хоргонд хоригдож байгаа 40 дахь жил бөгөөд дахин 7 жил хоригдвол энэхүү шилэн хоргонд хамгийн удаан хоригдсон гэх дэлхийн рекордыг эвдгийн гинэ. Мөн тэрээр усанд орохоо болж үсэж засуулахгүй мөн сахлаач авахаа болсноор нэг хэсэг маш их сахал үстэй болсон бөгөөд түүнийг бусад хүмүүс The Wolfman of Wakefield буюу Wakefield-ийн хүн чон хэмээн хоцолдог болсон байсан ч түүний ах эгч болон дүүнэр нь түүн дээр сүүлийн үед зочилж ирэх болсноор тэрээр буцан сахлаа авч үсээ хусан хэвийн дүр төрхтэй болсон гинэ. За нэг юм сонирхолтой хэрэг байна. Манай бичлэг таалагддаг бол лайк дараарай. Ямар нэгэн санал сэтгэл байх юм бол доор коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн subscribe дараагүй байх юм бол subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.